Сарын 14. Шинжлэлийн уур амьсгал одоо хүртэл гараагүй бай. Өглөөний мэнд намайг дуудаж ирсэн гигэн өглөө сайн байна уу? Йой. Өнөөдрийн энэ өглөөг өдрийн 4 цаг 30 минутанд эхлүүллээ. Ястаа гоё эрт эхлүүлж гин. Энд холон унтж гин. Өнөрөө сэрэцгээе. Унтж байна уу, сэрэрээ. Сэрэрээ. Оо зүз. Осгүй тэгвэл давтай нар сорой. Анлөхтөө. За. Бид хоёр идрээтэй уулзахад Улаанбаатартай уулзгаа байж байна. Одоо уулзах газар руугаа явлаа. Өнөөдрийнхөө сэтгэлдээ хэлээрээ ёо зөв шууд сессиятаа бэлтгэмээр санагдчихвэн. Гэхдээ яаж бэлдэх ёстой арга маргалтай зөндөө байсан. Би ингээд сүүлийн өдөр ингээд яг хар арга болцсоохгүй юу. Мэдээлэл. Тэгээд чалгалтан дээрээ тэгээд тэрийгээ санахгүй. Гэсэн яаж тийжлэх арга болж авлаа. Харин энэ хүн болохоор Хатанбаатар чухал байсан. Надад болохоор идрээ чухал байлаа. Хайртайгаа уулзаа. Хай. Бид хоёр Хатанбаатар идрээ хоёрын лекцны дараа гэртээ ирсэн байж байна. Тэгээ яг лекцэн дээр нь ярьсан анхаарал төвлөрүүлэх дасгалыг ингээд туршиж үзэх гэж байна. Хоёр ингээд тис өөр ярилцлага тавиад ингээд хоёулын зэрэг сонсоод зөвхөн нэгэнд нь л анхаарлаа төвлөрүүлээд тэгэж явна. Тэгээд бид хоёр яг сонссон юмныхаа хоёр яриад зэрэг гарч байгаа. Зөвхөн яг өөрийнхөө тэр юм дээр юу явж ийн тэрийг нь бүгднийг бичиж аваад тэгээд дараа нь ингээ яг юу бичсэн бэ тэрийг нь харцгаана. За би тарагтай боовны ган тэмүүлэг тарагтай боовны ган тулгыг үзэх гэж байна. Жүжигчин тод гэвлийн яриаг солиод дахиад сонсчихлоо.
ч юм бол улсын драмын эрдэмтэн театрын жүжигчин, саяхан соёлын дэргэний ажилтан цол үлгээр Ингрэм Миласан охтуудын хөсөмчид залуу. За тэгээд ягаа бийтэй гэдэг охтуудаас их надаас асууж ирсэн. Жүжигчин Тод гэрэл ингэж сууж байна. Тэгээд эсэнд байлаа. Чичээсээ ингэж авах юм. Нэг ахмаа хэлсэн Сангуу эсвэл ойлоо. Дахиад нэг гэсэн. Чич юу амар талж байгаа юм. Найз охин байна уу гэсэн чи найз охтууд байгаа гэж ингээ гантуулах хэлснээ найз охтууд уу гэж яаж байгаа. Найз охинтой юу гэд тэгсэн чинь байхгүй гэд хийж байгаа. Тэгснээ. тэгэнгүүт Ихэр удаа юу гэсэн тэр хоёр. таг бах уу. Ингээ бүр шагналаас айгаад ингээд шоконд орцсон. Тэгээд самууллаа гэлтгсэн чи хүүшээ чи боч хүрэх чаа юм уу гэж өөр ингэж юм бэ. тэгээд тэгснээ. Би энийг болон сонсоогүй л тий. Чийчилсэн дундаас нь охин ингээл гантулга ах танд энэ дууг зориулж битсэн юм уу мэдсэн юм уу энтер гисэн мэсэн гэж ах. тэгснээ би халаасан хоолныг ч удаа идэж үзээгүй чигчих шиг. Юу тэр одоо ирээдүйд юу нэг ингээ кинон тоглох сонирхол байна гэдэгжсэн. Өдөөсөө яасан ч байр хутгүй ингээд найзуудтайгаа суусан чи ингээд ертөөсөө уухгүй ингээ гадуур дотор ийм шоу маа ертөөсөө ч сонирхдаггүй. Ээжигээ талаар ярьж тэрийг сонсоод ирэх гэд ингээд заваа хүлтэн оронгуудаа ингээд гурлаа зурчаа бүхэн цэвэрхэн болчихсон гараад ирдэг гэж. Магистр юм уу? Клэр юм уу? Надад амар ядаргаатай хөөе гатуулах чинь чамд ийм дуу хийсэн байна, нийсэн байна гэж мэгэл гэдэг. Чи яагаад ромоо тоглоог ромоо чи айгүй гүйл залуу өстэй энэ юу хэвдүү ш. Тэр тэгэнгүүт ингээд уул харахаараа уул ярьдаг, үйл харахаараа үйл ярьдаг. Тийм л нэг өөрийнхөө драм театрын тэр жижигшин зөвөө яриад орсон юм байна. Урлагийн хүн бэжэж та нараа харин ч ингээ архи хуудаг биздээ энтер гэдэг ингээ миний мэрэгчлэг гутаагаад идэг юм. Ээж нь бүр ингээл хүү төглөөгөл бүр баярлаа гэсэн. Тий. За одоо эрэгтэй өмж болох юм шүү тий. Тэгэхээр хоёулаа аавынхаа оронд ээжтэй нөхөр олдог ингээд гэртээ өстө эр хүний бүх ажлыг хийдэг мэдэг гээл тий. ингэж хардаг. Шүүлсэн байгаа маа одоо удахгүй дэвчнээ гэж төлөвлөрүүлэх зөндөө арга хэлсэн л те нэгт гэхэд ингээ зөвхөн нэг цагаан ингээ бэкграунд дээр нэг цэг байхад тэрийг ингээ 10 минут ингэж ингээ харах ёстой. Тэгээ бүр юуж бодохгүй, өөр юуж сонсохгүй зөвхөн тэрийг цэгийг хараад тэрх амар хэцүү гэсэн. Бид хоёр тэгээ тэрийг бас дараа үзэн гэж бодож байгаа. Тэнгүүтээ өөр юу ингээд сонсох цагийн чимээ ингээд цагийн зүүн чимээ так тэрийг ингээд сонсох 10 минут бас. Тэгээд яг ингээд тэрийг хийгээ сурцсан байхад ингээ ном уншихад ч гэсэндээ ингээ ганц цэг амар ингээ удаан 10 минут харж чадсан юм чинь тэр номыг олвол бүр амар сонирхолтой санагдаад бүр уншаал явна сте. Тэнгүүтээ лекц энэ төр тавьж байгаа хүн энтрийг ингээл сонсохоор ч ингээл зүгээр ганц ингээ чаг гэдэг чимээг ингээ сонсож чадсан юм чинь өөр хүний яриаг ч гэсэндээ бүр амар сонирхолтой юм ярьж байгаа юм чинь тэрийг ч гэсэндээ амар сонирхол татаад ярина сте гэж сонсон сте гэдэгжсэн. Тэгээд энэ бит хоёрын саяны туршсан нь болохоор ингээд нөгөө чимээ шуугантай орчинд яаж анхаарлаа төвлөрүүлэх вэ гэдэг тасгал. Тэгээ хоёр хүн ярьж байхад яаж нэгийг нь бас ингээ сайн яах вэ гэх. Ер нь бол харахад амар дайггүй юм тий. Хүмүүс ч ингээд амар хольж асуулаад ингээ яачдаг гэдгсэн шин. За нэг иймэрхүү байна. Та нар ч гэсэндээ өөртөө эднэрийг ингээд гээд ах юм аа. Чи хэл энэ гоё аргуудыг ингээд туршиж үзээрэй. За нэгт дахиад автуулчих. Нэгт ингээд цагаан ингээд ийм юм дээр. Дахиад чиний ярьсныг давтаад цагаан ингээд ч тэрэн дээр нэг ингээл ингээл цаагаад болоо гэж.
Тэгээ дараа нь ингээ сонсохдоо болохоор нэг юм ингээ цаг ингээ таг ингээ сонсно гэдэг ш. Дараа тэгээд нэг хоёр талд нэг юм ингээд ярьчих. Тэгээд ингээд ингэн үз. За баяртай. Баяртай. Баяртай.